Сургуулаа төгсөж амьдралд хөл тавихаар баяр хөөрөөр дүүрэн нэг ангийн 27 сурагч Хонхны баяраа тэмдэглэхээр 1999 онд аялалд гарсан юм. Тэр өдрөөс хойш тэдгээр 27 сурагчид агаар дууссан мэт бараа сураггүй болсон. Тэдний хинэн ч ар гэрийнхэнтэйгээ холбогдоогүй, муу зүйл тохиолдсон байлаа гэхэд ямар ч улмөр олдоогүй юм. 27 сурагч алга болсон яриа Түүдэг галын дэргэд орой үдшийн цагаар хүмүүсийн ярьдаг аимшигт түүх болон үлдсэн байдаг. Гэвч 22 жилийн дараа нэгэн явган аялагч хөвдөөр хучигдсан, ойд хаягдсан сургуулийн автобусныг олсноор энэ түүх эхэлдэг. 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Америкийн Орегон мужийн Rogue голын Siskiyou үндэсний цэцэрлэг түрээлэнд алхаж явсан нэгэн аялагч ой дунд шар өнгийн том зүйл байгааг олж харжээ. Тэр хүн эхлээд ойн хамгаалагчийн шовгор юм болов эсвэл ямар нэгэн хаягдсан эд зүйл байх гэж бодсон байна. Сургуулийн автобусны улсын дугаар болон аль сургуулийн автобус гэсэн бичиг нь 22 жилийн турш одоо байгальд дээвэрч бүдгэрсээр уншиж гаргагдах боломжгүй болсон байсан байна. Автобусны суудлууд дээр 22 жилийн турш зузаан тоосон дарагдсан хүүхдүүдийн үүргэвч байсан шалан дээр хөгц чийгэнд идэгдсэн ангиараа ахуулсан төгсөлтийн монтаж, кассет тоглуулагч хамгийн арын суудлаас овоолсон хувцсан дундаас хүний ирүүний яс олдсон байна. Хэргийн газрыг харахад автобусны улсын дугаар гих мэт зүйлс ерөөсөө мэддэхгүй байсан. За одоо тэр автобусны тухай ямар ч мэдээлэл олох боломжгүй. За мөн автобусын дотор камер байгаагүй, бичлэг байгаагүй. Гэхдээ гадаад байдлаас нь дүгнэхэд автобус бол осол доорж уулын уруу өнгөрсөн юм байгаагүй. Мөн одоо тэнд сурагчдын ийд зүйлс хөндөгдөөгүй үлдсэн нь энэ хэрэг санамсаргүй ослын улмаас нас бараагүй. За ямар нэгэн төлөвлөгдөж хийгдсэн учир битүүлэг хэрэг болж хувирсан байна. 1999 оны 6 сарын 5-нд Хонхны баяр болох өдөр байсан. За Forest Grove ахлах сургуулийн 27 сурагч төгсөлтийн баярдаа хэдэн сарын турш сэтгэл догтлолоор дүүрэн хүлээж бэлдсэн байдаг. Энэ аялал нь тэдний ерөнхий боловсролын сургуулаа төгсөж, оюутан болж амьдралд хөл тавихын өмнөх эрх чөлөөтэй одоо баярын мөч байсан байна. Орегон мужийн Rogue голын Siskiyou үндэсний ойн гүнд байх аслагдсан цуслагийн газар байгалийн үзэсгэлэнтэй газар бөгөөд хүүхдүүд тэнд дураараа хөгжилдөж эцэг эхийн хараа хяналт дүрм журмнаас хол байх боломжтой байсан байна. Тэд Бямба гарагийн өглөө Harold Griggs гэх хүнээр жолоодуулсан сургуулийн автобусандаа суугаад ингээ 27 сурагч маань 2 багштайгаа цуслан руугаа хөдөлжээ. Хүүхдүүд цуслан руу явсан тэр орой нэг Рэйчел гэх охин эцэг эх рүүгээ дууд шуудан явуулсан. За шууданд Рэйчлийн аяархан инээж мөн сонсогддог. За тэгэхэд бол цаанаас нь хин нэгэн үл танигдах хүн наатаха унтраа гэж хашгирч байгаа нь сонсогдоод дууд шуудан тасардаг байна. Эцэг эх нь энэ шууданг амгц охин руугаа залгасан. Охиныхон утас бол одоо таны залгасан дугаар холбогд боломжгүй байна. Та дараа дахин залгана уу гэж хариулсан байдаг. Автобус тэр шөнөө зорьсон газараа хүрч чадаагүй. Цаг агаар мантай бас зам халтаргаатай байсан учраас ойн нарийнхан замаар автобус явахд аюултай байсан. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ уцаар холбогдох гэж оролдсон ч хэн ч утсандаа хариулаагүй, бүх утас унтарсан байсан. Ингээд бүтэн сайнны өглөө эцэг эхчүүд сургуу болсон хүүхдүүдтэй санаа зовж цагдаад мэдгдсэн байна. Ирэл эхэлжээ. Нисдэг дэргээр агаараас хайсан сургуулийн автобус болон хүүхдүүд олдоогүй байна. За тухайн газар үнэрч нохтыг ойгоор гүйлгэсэн ч гэсэн үнэрч нохтууд ямар ч улмөр олдоогүй. Зам болон явган хүний жимээс гадна шигүү модоор хүрээлэгдсэн ойн хэсэгт одоо хугарсан модны мөчөрч олдоогүй нь үнэхээр хачиргалтай байсан. Цуслангийн хүмүүсээс бол энэ 27 сурагч 2 багшийн хамт ингээд сургуулийн автобустайгаа танаад бол амрахгаа захиалга өгсөн байсан. Ингээд ирсэн үү гэж асуухад бол цуслангийн хүмүүс тэд огт ирээгүй гэж хариулсан. Тэднийг сургуу болсноос 7 хоногийн дараа нутгийн нэгэн загасчин одоо замаас 24 км-ийн зайтай байдаг Бенд гэх голын ойролцоогоос нэгэн камер олсон байна. За камерын гэр болон гадаргуу шавар шавхаа боолж усанд гимтсэн байсан. Камераас ямар ч бичлэг олдоогүй, бүх бичлэгийг устгасан байсан байна. 27 сурагчийг одоо сураг тасарснаас 10 хоногийн дараа Тревор гэх хүүгийн эцэг ихэд шуудангаар нэг захидал ирсэн. Захидалд буцах хаяг байхгүй, хинээс хаанаас ирсэн тодорхойгүй байсан байна. За энэ захиан дотор бид үүнийг хийсэн, биднийг хайхаа боль гэж одоо нэлээд тийм чичирсэн жимшиг сандарсан гараар бичсэн бололтой 2хон өгүүлбэр байсан байна.
Гар бичмэлийн мэрэгжилтнүүд захиаг бичсэн хүнийг тодорхойлохын тулд бичгийн хэвийг нь шалгаж үзсэн. Бичгийн хэв Тревор хүүгийнхтэй маш төстэй байсан ч гэсэн 100% итгэлтэйгээр Треворийн захиаг бичсэн гэж дүгнэх боломжгүй гэж мэрэгжилтнүүд хэлсэн байна. 27 сурагч жолоочийн хамт багш нартайгаа алга болсон хэргийн талаар оройгоо мууж даяар олон цуу яриа гарч ирсэн. За учир нь ямар ч уул мөр олдоогүй, автобус ч олдоогүй учраас уг хэрэг хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан байна. Хэрэг 2 сарын дараа бараг хаагдах тал руугаа орж хурж эхэлсэн. Учир нь ямар ч уул мөр олдоогүй. За цагдаа нарт ирлээ, ерөнхийд нь зогсож эхэлсэн байна. Гэвч эцэг эхчүүд итгэл найдвараа зээж алдалгүй хүүхдүүдээ өөр өөрсдийн байр сууриас өөр өөрсдийн таамгаар бол ирж хайж хүлээсээр байсан байна. За зарим ээж нар бол хүүхдүүдээ амьд байгаа. Ягаад ч юм хүүхдээ бол амьд байгааг мэдэрч байна гэж үргэлж ярьж исэн гинэ. 22 жил өнгөрсөн ч гэлээ 1999 оны төгсөлтийн сурагчид олдоогүй учраас тухайн сургууль нь жил бүрийн 6 дугаар сард энэ алга болсон 27 төгсөгчөө хүндэтгээд ингээд тухайн өдөр наасааж тэднийг дурсаж хүндэтгэл үзүүлдэг болсон байна. Ингээд явсаар 22 жилийн дараа буюу 2021 оны 6 сарын 3-нд гал сүнөгчөөр ажилладаг энэ Travis Milner гэх ир бол Орегон мужийн Rogue голын Сискийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойн гүн рүү явж байгальд чимээгүй, намгүй, цор ганцаар байхыг хүссэн байна. За энэ Travis Milner бол хүмүүсийн алгадаг жимээр ерөөсөө яваагүй байна. Огт замгүй ойн дундуур өөрөө зам гаргаад ингээ модны мөчрнүүдийг цавчаад хідэн цагийн турш ойн гүн рүү явсны дараа нэгэн шар зүйл түүний нүдэнд гэлбэхийг олж харсан. Энэ бол 22 жилийн тэртээ алга болсон сургуулийн автобус байсан. Автобус чихтэй цаг агаараа нөлөөгөөр тэр чихтэй зэвэнд идэгдэн эвдэрч, цонхнууд нь хаагарч, хөвд болон мөлхөө ургамлаар хучигдаж, дөрвөн дугуй нь язраад газарт шигдсэн байсан байна. Автобусын дотроос сурагчдын сургуулийн хүрэм, сургуулийн малгай, үүргэвч, цүнхтэй хувцснууд олдсон. Мөн хүний арга яснууд болон энэ тэндээс хүний тарцсан зарим нэгэн ясыг олж харсан байна. Travis Milner эхэндээ харсан зүйлдээ итгээгүй шоконд орсон ч гэлээ эргэн сэхээ авсныхаа дараагаар шууд 911 рүү залгасан байдаг. Шинжээч болон цагдаа нар ажилдаа орсон. За жолоочийн суудал доороос нэг үүргэвч олсон байна. Үүргэвч нь дотроос хавцтай зургийн дэвтэр олсон. За дэвтэр чихтэй цаг агаараас болоод ингээд чийг аваад жоохон нороод юм зүүр тэр булан хэсэг гимцсэн байсан ч гэлээ пластик хавцтай байсан учраас 22 жилийн турш маш сайн хадгалагдсан. За энэ зургийн дэвтрэх зургнууд нь маш тодор харж үзэх боломжтой байсан байна. За энэ зургийн дэвтэр дээр нүүрсэн харандагаар зурсан зургнууд байлаа. Зурганы доор Emily Thompson гэж гарын үсгээ зурсан байсан. Emily Thompson бол 27 сурагчийн нэг байсан ба ангидаа их дуу цөөтэй, бусдын нүдэнд бараг тусаад байдаггүй, бүрэг даруухан охин байсан байна. За мөн автобуснаас Emily Thompson-ы цогцос болон яс огт олдоогүй байдаг. Emily-гийн зурсан зургнууд их сонин тийм сэдвтэй байсан нь анхаарал татна. Зургнуудыг дүрслэх юм бол шүн ойн цорхойд түүдэг гал асч байх ба галын дээр цагирах хэлбэртэй дугуй дүрс байх аж. Дараагийн зурган дээр олон хүний царай харагдах бөгөөд тэд нэг төрлийн тийм бүдүүн бараг хийцтэй маскны ард царайгаа нууж буй харагдана. Дараагийн зурган дээр ойд байх моднуудаас цус урсах бөгөөд цуснууд нэг газар тунсаар ингээд цусан тойрог үсгсэн харагддаг. Энэ зурган дээр ямар хилний үсэг нь үл мэдэгдэх тийм үсгээр олон үл танигдах тэмдэгтүүдийг бичсэн байдаг. За энэ тэмдэгтүүдийг ямар хилний ямар үсэг бичиг гэдгийг бол олоогүй юм билээ. Сүүлчийн зурган дээр сургуулийн автобусыг дүрсэлсэн байсан. За автобусны эргэн тойронд тийм хүнээс өндөр биштэй зүс царай гэхээр зүйлгүй хар бараан авраатай дүрснүүдийг зурсан байсан. Автобусын дотроос олдсон яснуудыг бол ДНХ-гийн тусламжтайгаар энэ 27 сурагч за багш жолооч гэд хин хинийх болохыг бүгдийг тогтоосон байна. Ингээд 22 жилийн өмнөх тэр аялалд 27 сурагч, 2 багш, 1 жолооч явсан. За ингээд ДНХ-гийн шинжилгээгээр бол ерөөсөө 2 багшийн яс олдсон байна, жолоочийн яс олдсон. Харин 27 сурагчаас 9 сурагчийн яс огт юу ч олдоогүй. За ингээд мөн автобус тийм ээ ойн гүнд за ямар ч замгүй том автобус явхааргүй газар тэнд очиод ингээд даваар өсөлд орсон тэмдэггүй байгаа нь бол ерөнхийдөө байж боломгүй мэт дүгнэлтэнд хүрсэн. Автобус яаж тэр ойд очисон юм бол те
Энэ үнэхээр сонирн байсан. За автобус болон сурагчдын яс олдсноор бол өмнө нь гаргаад исэн олон таамгууд үүсгэсэн байдаг. За тэгэд осолд ороод автобустайгаа онхолдоод нас орцсон баах. За эсвэл ангиараа бүгдээрээ нийлж байгаа зүхтаацсан байх гэж таамаглаж исэн. Эмили Томпсон яагаад тийм учир битүүлэг сэдвтэ зурсан бас их сонин. Мөрдөгчд автобуснаас 800 метрийн радиус доторх ойг самнаж үнэрч нохоо болон нилээд ирэл хайгуул явуулсан ч ямар нэгэн баримт ийд зүйл олдоогүй. Ингээд байж байтал бол 2021 оны 6 дугаар сарын 10-ны өглөө цагдаагийн хилцээр нэгэн хүн орж ирдэг. Тэр хүнийг дүрслэх юм бол арга яс болтлоо турж ицсэн, сахал үсээ аваагүй нилээд удсан бололтой, дайхарч даг болсон үсэн нүүрнийхээ хөлсөнд наалтсан, айж сандарсан байдалтай нүд нь эргэлдэж харцсан тогтохгүй хүн орж ирсэн байна. Тэр хүн өөрийгөө Jared Fields гэж танилцуулсан. За тэрээр 1999 онд сургуу болсон 27 сурагчийн нэг гэж өөрийгөө хэлсэн байдаг. Гайхсан мөрдөгчд түүнээс иргэний үнэмлэхийг чинь харж болох уу гэж асуугаад бол тэр хариулаагүй. Харин чичирсэн хоолоогоор би хизээч эргэж ирэх ёсгүй байсан. Тэд одоо ч намайг ажиглаж байгаа гэж хэлдэг. Тэр хүний байдал бол үнэхээр сонирн байсан. Мөрдөгч Jared Fields та өнгөрсөн хугацаанд хаана байсан бэ? Бусад сурагчдад юу тохиолдсон бэ гэж асуухад тэр хүн би хэлсэн шүү дээ. Би эргэж ирэх ёсгүй байсан гэд дууга хураачдаг. Мөрдөгчд энэ хооронд Jared Fields хурууны ихэ болон ДНХ-гийн шинжилгээ авахд тэртээ 22 жилийн өмнө сургуу болсон 27 сурагчдын дунд явсан Jared Fields-тай таарсан байна. Мөрдөгч түүнээс та эргэж ирэх ёсгүй байсан гэсэн чинь яг юу гэсэн үг вэ? Энэ олон жил та хаана байсан бэ гэж асуудаг. 22 жилийн өмнө юу болсон талаар та бидэнд хэлээч гэж бас асуусан байна. За тэгэхэд Jared Fields хий үзэгдэл харж буй мэт царайлж би энэ тухай ярьж чадахгүй гэдэг. Тэгээд тэр хаалга руу эргэж хараад би явах ёстой. Энд би удаан байх юм бол тэд намайг олчихно гэж хэлээд цагдаагийн хэлснээс явсан байна. Ингээд хэд хоногийн дараа Jared Fields бэлэн болж цагдаагийн газар буцаж ирсэн бөгөөд бүх явдлыг ярьсан байдаг. За тэр яриагаа эхлэхдээ тэд бүгд үгсэн. Бид замаас гарч ой дундуур автобустайгаа явсан. Тэр үед автобусны мотор эвдрээд ингээд бид утасны сүлжээ байхгүй газар гацаж тусламж ирэх хүртэл айлсвал жолооч автобусныхаа моторыг янзлахыг хүлээхээс өөр аргагүй байдалд орсон гэж ярьсан байна. Бидний шигүү ой дунд байх үед саарал хувцастай тийм шороо шиг царайтай өөрсдийгөө сонгогдсон гэж нэрлсэн хүмүүс бидэн дээр ирсэн. Тэд бүлгээрээ амьдарч гадаад ертөнцөөс тасарч өөрсдийн хүссэн амар амгалан бий болгосон гин тэр хүмүүс хэлэхдээ дэлхий сүрч байгаа хүний нийгэм устж байна гэж байсан. Бид тэдгээр саарал өмсгөлтөө хүмүүсийг дагаж явсан. Тэдний амьдардаг газар руу нь явсан. За ихэнх үедээ тэр хүмүүстэй амьдрахад их хэвийн байлаа. Тэд бидэнд хоол өгч хорогдох байр өгсөн. За тэд биднийг амарч хоол идэж хорогдох байранд нь гэрлүүгээ хайртал тусламж эрсдэл төр байж болно гэж хэлж ийсэн. Гэвч хэсэг хугацааны дараа бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Бид хаанаас ирсэн, хэн болохоо эсвэл ямар нэгэн байдлаар тусламж хайж явахыг тэд огт хүсээгүй. Тэд биднийг өнгөрсөн бүх зүйлээ мартах ёстой гэж тулгасан. Тэд үүнийг J цэвэрлэгээ гэж нэрлсэн. За тэдний бидэнд хоол гэж өгч байсан зүйл бол хоолтой ямар ч тийм төстэй амттай байгаагүй. Бид хар тамхи татсан мэт тэр зүйлийг эдснийхэн дараа ансуурлын байдалд орж хачин хар дарсан зүуднүүдийг зүүдэлж сэрүүн үедээ бол маш тийм сэтгэл санаа их гонигтай готрон болж байсан. Тэд биднийг өндөр хяналтанд ор ээлж дараалан унтуулж исэн гинэ. Бидний нойрыг контролдож хизээ унтах, хизээ сэрүүн байх хуваарьт оруулсан. Хэрвээ бид нар ядарч унтахыг хүссэн ч унтаж болохгүй. Зөвхөн цагийн хуваарийн дагуу л унтаж, цагийн хуваарийн дагуу сэрэх ёстой байсан гэнэ. Зарим хүүхдүүд энэ байдлыг тис чадахгүй эсэргүүцэж тэндээс орохыг хүссэн. Тэд хэрвээ энэ газараа ингээд үлдэх юм бол цаашдаа юу тохиолдох бол гэдгээс маш их хайж байсан. Тэгээд манай ангийн хэдэн хүүхдүүд орох гэж яваад оролдоод тэр хүмүүст баригдсан. Саарал өмсгөлтэй хүмүүс тэднийг ойруу чирч оруулсан. За хүүхдүүдийн муухай ойрлого чимээг би сонссон. Тэгээд дахин хизээж ангийнхаа тэр хүүхдүүдийг би хараагүй гэсэн. Бид саарал өмсгөлтэй хүмүүстэй нэгдэж шинэ амьдралаар тэдний амьдралын хэм маягаар бол энд амьдрах гэж ирсэн. Бид нарыг бол хувь тавилан энд авчирсан. Та нар сонгогдсон хүмүүс гэж тэд бидэнд хэлж исэн. Гэвч бидний хувьд энэ бол үнэхээр таатай хүсвэртэй амьдрал байгаагүй. Энэ бол ердөө шорон байсан гинэ.
2006 онд би цаашдаа тисгээ болж тэр саарл хувцснуудын бүлгээс зугтсан. Би хамгийн хурднараа гүйгээд л байсан. Тэд намайг олж чадаагүй. Ингээд би эргэж ирснээсээ хойш бусдаас нуугдаж чимээгүй амьдэрсэн. Бидэнд тохиолдсон зүйлийг хинт ч ярихыг хүсээгүй. Би юм ярихгүй, чимээгүй, бусдаас нуугдаж амьдрах юм бол энэ хэргийг хүмүүс цаг хугацааны ихээр мартна гэж бодсон. Ингээд 22 жилийн дараа автобус олцсныг сонсоод би бүх үннийг ярих цаг болсныг ойлгоод өнөөдөр энд ирлээ гэж хэлсэн. Алга болсон сурагчдын ар гэр бол энэ хүний ярьсан түүхэнд итгэхээс татгалцсан байна. За зарим хүмүүс бол 27 сурагчийн өвгөлийн Jared Fields-ийг буруутай гэж ярьсан. За зарим нэг хүмүүс бол энэ Jared Fields-ийг галзуу солиотой мэдрэл муутай гэж үзсэн байна. За зарим нь бол тэрээр магадгүй аваар усалд ороод тиймээ тэр олон хүний өвглийг хараад ингээд мэдрэл муутай болцсон гэж дүгнсэн байна. За зарим хүмүүс бол магадгүй энэ хүний ярих үнэн ч юм билүү. Тэр байгалийн тэр зэрлэг байгаад өтгөн шиг ойд унд юу тохиолдныг бид мэдэхгүй шүү дээ. Магадгүй сурагчид нэг төрлийн тийм шашны зүй бус зан үйлийн золиос болсон ч юм билүү гэж дүгнсэн байна. Үүнээс хэдэн сарын дараа Jared Fields 22 жилийн өмнө ангийнханд нь болон өөрт нь тэр ойд аимшигтай ой тохиолдсон явдлаа ном болгон бичээд хэвлүүлж зарсан байна. За энэ ном хэвлэгдэн гарснаас хойш шууган сенсацийг бол маш ихээр тарьсан. Хүмүүс Jared Fields-ийг тайлбарлаж боломгүй хачин зүйлтэй тэр ойд учирсан тэндээсээ ганцаараа амьд үлдсэн хүн байх гэх мэтээр өөр өөрсдийн дүгнэлтийг дэвшүүлж исэн байна. За гэхдээ яг үнэн байдал дээр бол юу басан бас үнэхээр хачирхалтай юм. За энэ хүний итгэхэд ч бэрх ярианд итгэх ёстой юу? За тэгээд тэр 9 сурагч байлаа гэхэд нэг нь бол өнөөдөр амьд Jared Fields биш шүү дээ. Тэгэхээр тэр 8 сурагчийн арга яс цогцос огт олдоогүй нь үнэхээр сонин. Тэгээд яг ойн гүнд үнэхээр тийм хачин шашны хачин хүмүүстэй таарсан болов. Тэгээд автобус нь яаж тэр замгүй тэр ойн гүнд очиж мотор нь эвдэрсэн үнэхээр очир битүүлэг үлдсэн байдаг. За ингээ өнөөдрийн маань дугаар үгээр дуусж байна. Хүлээв сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.